За би үргэлжлүүлээд татврын орлогын бүртгэл буцаа олгох гэдэг сэдвээр сургалтаа үргэлжлүүлж байна. За татврын алба маань 2019 оноос эхлээд цахим төлбөрийн системд шилжснээрээ нэхэмжлэгт суурилсан татврын төлөлтийг авч эхэлсэн. 11 банкаар дамжуулаад мөн E-Mongolia, Босо, Fintech, E-Tax, E-Баримт, Портал систем, E-Mongolia, Mock QR, Smart Car, Outbox эдгээр сувгуудаар дамжуулан татвар нэхэмжлэгт суурилсан төлөлтийг бүртгэж эхэлсэн. Нэхэмжлэгт суурилсан төлөлт бий болсноор бага түнтэй татвар өөр үүсэхгүй болсон татвар төлөгч талаасаа өөр хөрөнгөлүүлэхгүй болсон гэсэн үг. За мөн татвар төлөх зардал буурсан. Татврын албаны орлогын бүртгэл бүрэн автомат болсон гэсэн үг. За алдаатай төлсөн татварыг хэрхэн шийдвэрлэх вэ гэдэг. Одоо энэ орлогын зарлага гаргахаар шийдвэрлэнэ. Орлогын залруулах хийхээр шийдвэрлэнэ. Суутган тооцох нэхэмжлэгээр төлөх гэдгээр шийдвэрлэж байгаа. Орлогын зарлага гаргах гэдэг маань тухайн төсөв хооронд шилжүүлсэн гүйлгээгүй штэ. Улсын төсвөөс улсын төсөвт төлөх мөнгөө төлөх гэж байсан мөнгөө цалин ус руугаа хийсэн бол улсын төсвөөс зарлага гарна гэсэн үг. Энэ татвар төлөгчийн албан бичгээр шийдвэрлэгдэнэ. За орлогын залруулах болох дээр төсөв хоорондоо алдаатай шилжүүлэх хийсэн бол E-Tax системээс татвар төлөгч маань төсөлтөө илгээдэг гэсэн үг. За суутган тооцоол хийхдээ тухайн тайланчлалын эцэст илүү төлсөн баталгаажсан илүү төлөлтөө өөр төрөл татврын төрөл рүү дутуутай байгаа татврынхаа төрөл рүү E-Tax-аар мөн ажиллахаа хүсэлтэд явуулаад суутгуулж болдог гэсэн үг. Нэхэмжлэгээр төлөх гэхээр татвар төлөгч татврын нэхэмжлэгээ зөв үүсгэсэн. Татврын төрлөө зөв сонгосон бол алдаатай төлөлт үүсэхгүй байгаа. За ерөнхийдөө Монголын татврын алба нь 2024 онд сангийн яамны төрийн сангийн газартай хамтран QR системийн цахим төлбөрийн системийг шинээр нэвтрүүлж байгаа. Ерөнхийдөө бид нэр түрүүнд ярьсан нэхэмжлэг суурилсан төлөлтийг бид нэр банкар дамжуулаад түрүүнд дэртэд төлөлтийн сувгуудаа харуулж ирсэн шүү дээ. Эндтэй нийтдээ 24 оны байдлаар 5.8 сая гүйлгээгээр 17.9 их найт төгрөгийг бид нэр бүртгэсэн байна. Нэхэмжлэх суурилснараа. За арилжааны банк 11 арилжааны банкаар бид нэр 2.9 сая гүйлгээний 11 их найт төгрөгийг төвлөрүүлээд байна. E-баримт системээр бид нэр 302 гүйлгээний 6.4 тэрбум төгрөгийг мөн адилхан бүртгэсэн байна. За E-Mongolia-гаар бид нэр 200 гүйлгээгээр 923 гүйлгээгээр 7.2 тэрбум төгрөгийг бүртгэсэн байна. Бусад QR систем болон Fintech-гээр бид нэр 2.4 сая гүйлгээгээр 6.1 тэрбум төгрөгийг бүртгээд байгаамаа. Энэ нэхэмжлэгт суурилсан систем. За түрүүний бид нэр 24 оны сангийн яамны төрийн сангийн газартай хамтран QR цахим төлөлтийн системийг нэвтрүүлээд байгаа гэж хэлсэн шүү дээ. Тэрэн дээр бид нэр татвар төлөгч маань E-Tax систем рүүгээ ороод татвар төлөлт гэдэг зэс рүү ороод нөгөө нэхэмжлэхөө төлөөгүй нэхэмжлэгүүд гарч ирдэг шүү дээ үлдэгдэлтэй. Тэр нэхэмжлэгтэрээ дарахаар QR төлөлтийг дарахаар энэ QR-аар шууд автоматар төлөлт хийгдэх болсон байгаа шүү. За ерөнхийдөө татврын хөнгөлөлт чөлөөлтийг татврын ерөнхий хуулийн дээрээ бид нэр
ногдуулсан татварыг хоригдуулах, татварын хувь хэмжээг бууруулах, тогтоосон доод хэмжээнд хүрээгүй орлого хөрөнгө бараа ажил үйлчилгээг татвараас чөлөөлөх, татвар төлөгчийг татвараас чөлөөлөх, татвар ноотох хэсгийг татвараас чөлөөлөх, мөн татварын хууль тогтоомд заасан бусад хэсгүүдийг хөнгөлж чөлөөлсөнд хамруулдаг. За, ногдуулсан татварыг хоригдуулна гэхээр аж ахуйн нэгжийн орлогын албан татвар дээр 90% хөнгөлтийг бид танарт үзүүлж байгаа. Тэрнгээрээ хоригдуулна гэсэн үг. Татварын хувь хэмжээг бууруулна гэхээр Монгол улсад оршин сууж байгаа оршин суугч бус татвар төлөгч маань 20% татвар төлдөг. Тухайн оронтой нь татвар төлөгчийн тухай харьяа оронт гээд бид нар татварын гэрээтэй бол давхар татварын гэрээгээр зохицуулаад хувь хэмжээнд буурах боломжтой гэсэн үг. Тогтоосон доод хэмжээнд хүрээгүй орлого хөрөнгө бараа ажил үйлчлэгийг татвараас чөлөөлөх гэхээр бид нар нэмэгдсэн өртгийн албан татварын хуулийн дагуу 50 сая төгрөгийн босго хүрээгүй бол татвараас чөлөөлдгөө. За, татвар төлөгчийг татвараас чөлөөлнө гэхээр хөгжлийн бэрхшээлтэй хувь хүний бид нар албан татвараас чөлөөлдөг. Татвар ноогдох зүйлийг зохих хэсгийг татвараас чөлөөлнө гэхээр нэмэгдсэн өртгийн албан татварын хуулийн 13 дугаар зүйл зааснаар бид нар татваруудыг чөлөөлдөг байгаа. Тэр заалтуудыг дурдсан байгаа. За, аж ахуйн нэгжийн орлогын албан татварын буцаа олголтын дээр бид 20 оноос эхлээд хэрэгжүүлж эхэлсэн. За, 20 онд бид нар анх 861 татвар төлөгчийн 8.4 тэрбум төгрөг анх олгож ирсэн бол бид нар 21 онд бид нар 2736 татвар төлөгчийн 41.3 тэрбум, 22 онд бид нар 4141 татвар төлөгчид 64.3 тэрбум, 23 онд бид нар 4111 татвар төлөгчийн 75.9 тэрбум төгрөгийг, мөн 25 онд бид нар 5079 татвар төлөгчдөд 97.5 тэрбум төгрөгийг олгоод байна. За, 22-ын 1 заалт буюу 90% хөнгөлтийг 4765 татвар төлөгчд буюу нийт буцаан олголтын 93.8%-ийг эзэлж байна. 90% маань татвар. За, 25 оны буцаан олголтыг бид нар өнөөдрийн байдлаар 98%-ийн татвар төлөгч, 98%-тай татвар төлөгчийн дансан шилжүүлээд байна. За, 24 онд тайлангаар борлуулалтын орлого 300 саяас 1.5 тэрбум 22-ын 1 заалтаар 4653 татвар төлөгчдөд 84.5 тэрбум төгрөгийг олгосон хуулийн залтаараа 22-ын 5 заалтаар 206 татвар төлөгчдөд 9.7 тэрбум төгрөг. Илүү төлөлтөй буцаа олох буюу 28-ын 4 заалтаар 114 татвар төлөгчдөд 1.1 тэрбум төгрөгийг хуулийн залтуудаар олгоод байна. За, аж ахуйн нэгжийн орлогын албан татварын буцаа олголтод анхаарах дараах асуудлуудыг та бүгдтэй дурдж өгье. За, борлуулалтын орлого буюу нийтлэг хувь хэмжээгээр 300 саяас 1.5 тэрбум төгрөгөөс илүү байхаар тайлбарласан байх борлуулалтын орлогоо. За, мөн тухайн хөнгөлөлтөнд хамрагдаж байгаа татвар төлөгч маань үн шилжилтийн тайлан өгсөн байх ёстой. За, хэрвээ харилцан хамааралтай аж ахуйн нэгжүүдийн үн шилжилтийн тайлан маань нийт борлуулалтаар тооцогдсон шүү. Хоёр аж ахуйн нэгжийн нийт борлуулалтын хэмжээгээр борлуулалтын нийтлэг хувь хэмжээг тооцогдно гэсэн үг. Албан татвар төлөлтийг буруу тооцсон. Хуулийн хугацаанд хөнгөлөлт эдлэх хэмжээний албан татврын хөнгөлөлт хийгээгүй, тухайн хөнгөлөлтийг эдлэхгүй, хууль торгилсон салбарт үйл ажиллагаа явуулдаг. Амнат болон үйл ажиллагаа эрхэлдэг шатхуун худалдаа болон сий зөвшөөрөлтэй газар татвар төлөгчид хөнгөлөлтөнд хамруулах хүсэлт ирүүлсэн бол эдгээр хамрагддаггүй байна.
Татвар төлөгчийн эрсдлийг үнэлэхэд хий бичлэгтэй подаа худалдан авсан татвар ногдох орлогыг гуруулсан зөрчил илэрсэн бол мөн адилхан энэ буцаа олголтын хамрагдахгүй. Татвар төлөгч өөртөө өөр төрлөөр өөртөө тухайн төрлийн татврын төрлөөр өөртөө байх юм бол татврын ерөнхий хуулийн 49-2 заасны дагуу суутхан тооцноо. Өргөнд нь хувийн орлогын албан татврын буцаа олголтыг 20 онд бид нэр 51,997 татвар төлөгчдөд 32.6 тэрбум төгрөгийг анх олгож ирсэн бол за 21 онд бид нэр 53,593 татвар төлөгчдөд 50.6 тэрбум, 22 онд 55,568 татвар төлөгчдөд 64.6 тэрбум төгрөг. За 24 онд бид нэр 54,175 татвар төлөгчдөд 78.6 тэрбум. За 25 онд нийт бид нэр улсын хэмжээнд ярьж байгаа 53,601 татвар төлөгчдөд 92 тэрбум төгрөгийг олгохоор төлөвлөд ажиллаж байна. Үүнээс 5 сарын 8-ны байдлаар бид нийслэлийн хэмжээнд 28,753 иргэнд 52.4 тэрбум төгрөгийг олгосон. Орон нутагт бол 12,537 иргэнд 21.7 тэрбум төгрөгийн буцаа олголтыг олгоод байна. Нийслэлийн хэмжээнд бол 100% олголттой яваа гэж үзэж байгаа. За хувь хүний орлогын албан татврын буцаа олголтод анхаарах асуудлууд нь татвар төлөх хөнгөлөлтөнд хамрагдаж байгаа татвар төлөгч маань заавал тайлангаа илгээсэн байна. Албан татврын хөнгөлөлтийг хэсэгчлэн эзлүүлэхгүй орон сууцны хөнгөлөлтөөс бусад хөнгөлөлтийг дараагийн жил шилжүүлэн эзлүүлэхгүй. Мөн төсвийн татврын дүнгээс хэтрүүлэн эзлэхгүй. За энэ хувь хүний орлогын албан татврын хуулийн 23.1-23.9 зааснаас бусад хөнгөлөлтийг буцаа олгоно. Албан татврын хөнгөлөлтийг тайлангаар баталгаажуулснаар буцаан олгодог. За мөн хялбаршуулсан горин болон бичил худалдаа эрхлэгч үйл ажиллагааны орлоготой иргэд хөнгөлөлтөнд хамрагддаггүй. За мөн манай хэлтс маань нөөтийн урамшууллын буцаа олголтыг олгодог байгаа. 24 онд бид нар анх гадаадын жуулчны буцаа олголтыг олгож эхэлсэн. За 24 онд 1.9 сая иргэнд бид нар нөөтийн буцаа олголтыг олгосон байгаа. За энийг онороо заагаа тавьсан байна. За сүүлийн 5 жилийн байдлаар 1.4 их найд төгрөгийг татвар төлөгчдөд олгосон байна. За 24 онд болохоор 1.3 сая иргэнд 361.3 тэрбум төгрөг. За үүнээс тим гээд товч дарах гэж татврынхаа өрөнд суудгуулъя гэд. Тэгэхээр 121 татвар төлөгчдөд 1.4 тэрбум төгрөг өрөндөө суудгуулсан байна. За суглааны хонжврыг бид нэр 582,262 татвар төлөгчдөд 40.2 тэрбум төгрөгийг олгоод байна. За гадаад жуулчинд болох дээр 11.71 иргэнд 1.6 тэрбум төгрөгийг бид нэр олгосон байна.